Дараагийн мэдээг танилцуулъя. TikTok аппликейшнийг 13-аас доош насны хүүхдүүд хэрэглэх боломжгүй байдаг. За харамсалтай нь энэхүү аппликейшнийг тус хамгаалтыг бий болгох нь хангалтгүй байгаа юм байна. За мөн хүүхдүүдийн дата мэдээлэл өгөгдлийг ихээр цуглуулдаг. За гэвч энэ дата мэдээлэл хувийн орон зайтай холбоотой мэдээллүүдийг хадгалах, хамгаалах байдал нь бол сул гэдгийг Канадад явуулсан мөрдөн шалгах үйл ажиллагаагаар тогтоосон гэдгийг Канадын албаныхан мэдэгдэж байна. Канадад явуулсан мөрдөн шалгалтын явцад TikTok компани нь Канада улсад хүүхдийн талаарх олон тооны хувийн мэдээллийг цуглуулж авдаг юм байна. За энэхүү мэдээллээ онлайн маркетинг контентын зорилтод бүлгэлд ашигладаг болохыг нь тогтоосон байна. За мөрдөн шалгах ажиллагаа Канадын хувийн нууц асуудал хариуцсан комиссар Филипп Дюрспен бол хийсэн юм байна. За мөн түүнтэй хамт хувийн нууцыг хамгаалах албаны хүмүүс бол тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. За шалгалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн баг хурлын үеэр тухайн ажлын хэсгийг ахалж байсан хүн мэдэгдэхдээ богино хэмжээний видео дэлгэдэг энэхүү платформ хэрэглэгчид тэр дундаа хүүхдүүдээс асар хэмжээний мэдээллийг нь цуглуулдаг. За энэхүү өгөгдөл мэдээллийг хэрэглэгчдэд зориулсан зорилттой контент гар сурталчилгааг хүргэхэд ашиглаж байгаа. За ялангуяа энэ нь залуучууд хүүхдүүдэд хортой нөлөө үзүүлдэг болохыг тодорхойлсон байна. За мөн багийнхны зүгээс хүүхдүүдийг энэхүү платформыг ашиглахыг боловлох арга хэмжээгээ сайжруулах ёстой. Тэдний өгөгдлийг хэрхэн ашиглаж байгаагаа илүү тодорхой зааж өгөх ёстой гэж мэдэгдэж байна. За TikTok-той холбогдуулан TikTok компаниас BBC энэхүү асуудлаар бол тодруулга авахд канадчуудад зориулсан платформа бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн. За гэхдээ шалгалтын зарим үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн. За TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч гаргасан мэдэгдэлтэй мөрдөн шалгах ажиллагааг бол сайшаасан Канадын албаны хүмүүсийн дэвшүүлсэн зарим зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн за бид платформа улам бэхжүүлэхийн тулд хэд хэдэн саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Харин зарим нэгэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдгдсэн. Гэсэн хэдий ч ил тод байдлыг хангах нууцлын хатуу чангад практикийг баримтлах үүргээ хүлээсэн хэвээр байх болно гэж мэдгдсэн. За мөн BBC агентлагийн зүгээс тус компани яг ямар дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаар нь тодруулах хүсэл тавихт нь бол тодорхой мэдээллийг TikTok-ийн толгой компаниас нь өгөөгүй байна. За Канада улсад хийсэн энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь TikTok-ийн хэрэглэгчд үзүүлэх нөлөө, за мөн хятад эзэмшилтэй энэхүү аппликейшнтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудал хангах чиглэл дэлхийн улс орнуудын явуулж байгаа сүүлийн үеийн алхмынх нь нэг болж байгаа юм. Тус компани нь Бээжинтэй буюу Бээжингийн засаг захиргаатай холбогдолтой гэсэн олон тооны мэдээллүүдийг улс орнуудын зүгээс үзүүлж байгаа. За энэ мэдээллийг бол удаа дараа TikTok компани толгой компани болох ByteDance компаниас үүсгэсээр ирсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампийн хувьд TikTok компанитай холбоотой аюулгүй байдлын асуудлыг голчлон авч үзэж байгаа. За тийм учраас бол Америкийн засаг захиргааны зүгээс TikTok аппликейшнийг Америкийн эзэмшигчид зарах ийм шаардлагыг тавьж байгаа. За үүнтэй холбоотойгоор бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпинтэй яриа хэлцээ хийж TikTok-ыг Америк дахь үйл ажиллагааг нь Америкийн хэсэг бүлэг компанид шилжүүлэх ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Европын мөн комиссийн ажилтнууд TikTok-той холбоотой мэдээллүүдийг гаргасан. За тэдний зүгээс TikTok-ийн аюулгүй байдалтай холбогдуулсан ийм тодорхой асуудалд хандуулан тус программыг гар утсуулан байгууллагын төхөөрөмжөөс ашиглахгүй байхыг өөрийн Еврокомиссийн ажилтнуудад тушаал болгож 2023 онд бол тушаал гаргасан. За комиссийн зүгээс дата өгөгдөл хамгаалах байр, кибер аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэж TikTok аппликейшнтэй холбоотой ийм санал дүгнэлтийг гаргаад байгаамаа.